Яхаас part 4. За дөрөвдүгээр бүлгийг гарч гэнүүл чи штэ яг юу итгэхээ чи өөрөө сонгохгүй гэсэн байгаа. Тэгээд яг энэ яг юу гэсэн үг вэ гэхлээр бидний тарих ингэж яг хүнд ингэж яг хэлж байгаа шинэ мэдээлэл гэж яг бидний тарих тэгээ тэр мэдээллийг өөрсдөө угаасаа яг мэдж байгаа итгэж байгаа тэм мэдээлэлд харьцуулаад тэр яг итгэх үү итгэхгүй юу гэсгээ ингээд юу шийддэг байгаа. Жишээлбэл штэ би ингээд Ада ингэж яг мэдгүй гүзээлцгэнээр хийгдсэн машин гарч ирсэн гэж хэлэх юм бол манай аав штэ надад итгэхгүй учраас гүзээлцгэнээр хийсэн машин байдаг бол. Гэтэ би штэ нэг дүүдээ тэгж хэлэх юм бол миний дүү штэ яг тийм яг гүзээлцгэнээр хийгдсэн машин гэж мэдгүй юм машин гэж мэдгүй тийм болгоо штэ надад итгэнэ. Тийм болохоор ингэж яг хүмүүсүүд яг өөрсдөө мэдгүй зүйлсүүдийг бид нар их хэрчлэн ингэж яг шууд сураад авчдаг гэсэн. Тэгээд ерөөхдөө энэ дөрөвдүгээр бүлэг энийг л тайлбарлаж авдаг байгаа. Тэгээ нэлээ урт бүлэгээс лайк болоо subscribe